Монгол Ардын нам хэвлэлийн хурал зарлах хуралдууллаа. Өнөөдөр сонгуулийн санал хураалт явагдаж байх үеэр ардчилсан нам хэвлэлийн хурал хийхдээ Ардын намаас зарим нэр дэвшигчдийн нэр төрт халтсан мэдээлэл хийж хууль шүүхийн байгууллагын шийдвэрийн үндслэлгүйгээр тэднийг сонгуулиас нэр татах болсон гэж мэдээлсэн нь хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж Монгол Ардын намаас мэдэгдлээ. Тиймээс тэд сонгуулийн сурталчилгааны үеэр ардчилсан намын гишүүдийн элтэд хууль зөрчсөн үйлдэлүүдийг баримтжуулан үзүүлсэн юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын их хурлын сонгуулийн 64 дугаар тойрогт нэр дэвшигч Баяр сайхны штабаас санал худалдаж авах зорилгоор мөнгө тарааж исэн үйлдэлийг газар дээр нь баримтжуулсныг энд мэдээллээ. Бичлэг дээр мөнгө өгсөн хүнд энэ хүмүүсийг өөрсдийн нэрд саналыг өгүүлээрэй гэж хэлж байна. Энэ хүмүүсээ өөрсдөө дуудаж саналыг өгүүлсэн. Энэ хүмүүсээс чигээр байх үгүй энэ хаанаа өгсөн хүмүүсээ явуулаа гэх. Мөн ардчилсан намаас нэр дэвшигч зоригт тойргийнхоо иргэдийг Япон руу явуулахар бүртгэл хийснийг баримтжуулжээ. Түүнчлэн Архангай аймагт ардчилсан намынхан архи тарааж байгаад баригдсан бичлэгийг үзүүллээ. Энэ бүхэн нь сонгуулийн үеийн 70 дугаар зүйлийн зүйл заалтуудыг зөрчиж байгаа болохыг Монгол Ардын намаас инхүү мэдээллээ. Дараачийн үйлдэл бол Чингэлтэй дүүргийн 64 дугаар тойрог дээр нэр дэвшигч Баяр сайхны бас ноцтой зөрчил байгаа. Баяр сайхан нэр дэвшигчийн хувьд бол сонгогчдод бас эцсийг тараасан, архи тараасан, архитуулсан юм бичлэг бас байна. За мөн дараачийн ноцтой гэж хэлж болох нэг асуудал Баянзүрх дүүргийн 49 дугаар тойрог дээр бол мөн сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж их бүхий албан тушаалтан биш хүмүүс сонгогчдын саналыг авах зорилгоор Япон улсад даргалж шаардлага гаргана. Энийг бүртгэж яана гэсэн маягаар бүртгэл явуулж байгаа энэ төслийг илрүүлсэн бол бичлэгийг бас та бүхэнд үзүүлэхэд бэлэн болсон байгаа. Энэ бичлэгийг бас та бүхэнд үзүүлнэ. Энэнийхээ хажуугаар энэ бүртгэл явуулж байгаа хажуугаар сонгогчдын регистрийн дугаарыг авч мөнгө тараасан ноцтой үйлдэл гарсан байна.